Хүүхэд хамгааллын тухай хууль. Энэхүү хууль нь хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өрсөсний дараа бус эрсдэл нөхцөлд орохоос өмнө хамгаалж, урьдчилан сэргийлэх чиглэсэн үндэсний тогтолцоог тодорхойлдог. Хуулийн гол үзэл санаа нь хүүхэд хаанч байсан гэр бүл, сургууль, цахим орчин, олон нийтийн газар аюулгүй байх эрхийг төр, иргэн, аж ахуй нэгж хамтран хангахад оршино. Хүүхэд хамгаалал бол зөвхөн төрийн бус хүн бүрийн оролцоотой хамтын хариуцлага юм. Эцэг их асран хамгаалагчийн хувьд хүүхдийнхээ бие махбод сэтгэл санааны аюулгүй байдлыг хангах, орчин үеийн цахим эрсдлээс хамгаалах анх дахь үүрэг хүлээдэг. Аж ахуй нэгж байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, ажилтнуудынхаа гэр бүл хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх ёстой. Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх шаардлагатай. Харин иргэн бүр хүүхдийн эсрэг аливаа зөрчлийг мэдээлэх нь сайн дурын хэрэг биш, хуулиар хүлээсэн үүрэг гэдгийг мэдэх шаардлагатай. Энэхүү залтыг тус хуулийн 16-гийн 2-т зааж өгсөн байдаг. Харин одоо та бүхэндээ хуулийн онцлог заалтуудыг хүргэе. Энэ бол саадгүй тусламж үйлчилгээ авах эрхтэй холбогдно. Хүүхэд эрсдэл орсон тохиолдолд төрийн болон эрүүл мэндийн байгууллагууд ямар нэгэн хүнд сордолгүйгээр тусламж үзүүлэх ёстой. Нэгдүгээрт харьяалал харгалзахгүй байх. Хүүхэд хаана бүртгэлтэйгээс хамааран хамгийн ойр байгаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг авах хэрэгтэй. Энэхүү эрхийг тус хуулийн 24-ийн 3-т зааж өгсөн байдаг. Хоёрдугаарт шууд тусламж. Ялангуяа гэмт хэрэг хүчирхийллийн хөрөгч болсон хүүхдэд яаралтай тусламжийг дараалал төлбөр харгалзахгүйгээр шууд үзүүлдэг. Бидний дараагийн онцлог заалт бол хүүхдийн дуу хоолойг хүндэтгэх зарчим юм. Хууль нь хүүхдийг идэвхгүй субъект биш, өөрийн гэсэн үзэл бодолтой бие хүн гэж үздэг. Сонсох үүрэг. Хүүхэд 7 нас хүрсэн бол өөртөө холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаанд үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрхийг хуулиар баталгаажуулсан. Энэ нь насанд хүрэгчид хүүхдийн өмнөөс бүгдийг шийдэх биш, тэднийг сонсох соёлыг төлөвшүүлж байгаа юм. Энэхүү залтыг тус хуулийн 29-ийн 1-т зааж өгсөн байдаг. Эцэст нь та бүхэндээ мэдээлэх, тусламж дуудах тогтолцоог товчхон танилцуулъя. Хуулийн хэрэгжилтийг хангах хамгийн чухал хэрэгсэл нь хүүхдийн тусламжийн 108 утас юм. Мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг хуулиар хамгаалдаг. 108 утас нь 24 цагийн турш зөвлөгөөхөөс гадна шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийн багийг ажилуулдаг. За ингээд та бүхэндээ хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгын талаарх товчхон мэдээллийг хүргэлээ. Хууль гэдэг нь зөвхөн шийтгэл биш, хүүхдийг хайрлах, хамгаалах нийгмийн гэрээ юм. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.